За одоогийн хичээлийн сэдэв маань уран зохиолын эхийн утга агуулга. Хичээлийн зорилго уран зохиолын эхийн утга агуулгыг ойлгодог болно. Тэгэхээр эхийн сэдэв гол санаа гэж юу вэ гэсэн энэхүү ойлголтоо бүгдээрээ сэргийн саний. Тэгэхээр зохиогчоос уг эхийг бичгээр сэдсэн санаа буюу за өөрөөр хэлбэл эхэд өгүүлэх тулгамцсан асуудлыг эхийн сэдэв гэж нэрлэдэг. За эхийн сэдэв бол жинхэнэ нэрээр илэрдэг. Харин эхийн гол санаа гэдэг нь бол за зохиолын төрсөн санааг гол үйл явдлаар дүрсэлж гаргахыг хэлж байгаа. За өөрөөр хэлбэл сэдэв бүтээх зөрчил санааг эхийн гол санаа гэж хэлж байна. За энэхүү гол санаа нь бол үйл үгээр илэрнэ. За тэгэхээр эхийн сэдэв гол санааг тодорхойлохдоо бид за эхийн түлхүүр үг болон түлхүүр өгүүлбэрээр тодорхойлдог. Тэгэхээр тухайн эхийн утга агуулгыг гаргахад чухал үүрэгтэй байгаа олон давтагдж орсон үгийг бол түлхүүр үг гэж нэрлэнэ. За түлхүүр үг бол жинхэнэ нэрээр илэрнэ гэж бид өмнө утсан. Харин тухайн эхийг бүрдүүлэх цогцлбор бүрийн гол утгыг мэдээлж байгаа өгүүлбэрийг бол түлхүүр өгүүлбэр гэж хэлнэ. За энэхүү түлхүүр өгүүлбэрээс бид гол санааг тодорхойлдог. За жишээ болгоод энэхүү дөрвөн бэрх гэсэн бичил ихтэр эхийн сэдэв болон гол санааг тодорхойлъё. За англид хамтдаа ихээ уншаад үзье. Морь тэмээ хонь өвхөр дөрөв алханд минь яагаад багтахгүй байв хэмээн санаандаа шившин дөрвөн шагааг орхих үе. Морь буухад булгах гэхэд буудаг тэмээс бун. Орхих бүхэнд буудаг хонь хүртэл ороолно. Бөгцгөнд хүсэж буудаггүй ижил бун хясна. Өвөл хавар зун намрыг нэгэн мөчөд үзье гэсэн юм шиг ойр залуугийн хайр идэр цагийн бэр насны буурлах ухааныг идүүгээдээ идлийг хэмээсэн мэт дөрвөн шагаа намайг зовооно. За энэ их дээрс за эхийн түлхүүр үгт тулгуурлаад эхийн сэдвийг хэрвээ тодорхойлох юм бол за хүсэл хясал гэсэн юм эхийн сэдэв байж болох юм а гэж ингэж тодорхойлж болж байна тийм ээ хүсгэд хясдаг. За эхийн гол санаа. За хүсгэд хяснаа. Альва юм хүсснээр болдоггүй. За хүний амьдрал бэрхшээл алхам тутам тохиолдож байдгаа гэсэн ийм эхийн гол санааг бол тэрхүү дөрвөн бэрхийг нэгэн зэрэг буух нь ийм ховор тохиолдлоо гэсэн утгатай энэ эхийн утга санааг ингэж гаргаж өгсөн байна гэж тодорхойлж болох юм.